ер нь ийм чөлөө сэтгэлгээг, бүтээл сэтгэлгээг, нухацтай сэтгэлгээг одоо цэцгэлүүлдэг одоо тэр газар тэр орчин юу байдаг вэ гэдэг ингээд бодоод үзвэл энэ бол ерөөсөө асуултыг хаадаг орчин гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй яагаад энэ бодлогын хариулт ингээд гарчваа гэд багшаасаа асуухад багш нь энийг цаг гаргаад тайлбарлаад өгчдөг тэр орчин. Эсвэл аав ээж нь аав ээжээсээ очиод ээжээ энэ ямар учиртай юм бэ гэж асуухад иймээ гэд хэлээж өгдөг аав ээж. Эсвэл асуулт асуухад нь чи мангар юм уу тэнийг юм уу гэж шоолдоггүй найзууд бүхий тэр орчин бол өөрөө философтууд эйгүү ялангуяа энэ мэдлэгийн бүх төрлүүдийг дахиад бидний хувьд ингээд аль нэг үнцэг тал руу очиод би бинийг үзэж чадахгүй болсон байгаа. Энэ нөхцөл байдлыг хэмжлэх юм болов уу гэж боддог. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast.